Гүн шөнийн харанхуйг зүсгэж хүүхэд төрөх шиг гэрэл тулаанаар гинт хажуунаас мандлаа. Морь өнөж мод тогсон монгол хүний нэгэн насны амьдралын ээдрийн тэхлэл энэ буюу ургахын улаанаар нар уулын оройд гараарай гэж өвөг дээдсийн нь учирлаж хэлсэн үгийн ухааныг бид даанч гүйцэхгүй. Тусгай хэллээс онцгой төшөөл юу онцгой төлөөлөгч гэж очсон. Тэрний үеийн үйл хязгаар эгэж иргэсэд олны дунд ажилладаг ийм хүн очсон. За ингээд байж л ламнарын ажиллагаа хийсэн. За ламнарын ажиллагаа хийлээ одоо хаанаасаа мэдэхгүй аль хаанаас аль хийдээс эхлэхээ мэдэхгүй. Тэгээд энэ өмнөгийн сайхны баруунта байшинтай хийдэг нэг хийдвэсэн том хийдтэй. Тентхийн даалам дандин гэдэг хүнийг барьж ирсэн. За тэгэл тэндээс эхлээд ламнарыг барьсан да. 30 хэдэн ламнартай бид одоо өдөр шөнөгүй ногоороод элэгчин байдгүй, асуугчин байдгүй сүйдээ зүгээр тэгэл хэллэгээс өөр байхгүй байсан. Манай хибридлэлэгч лусан дарж гэдэг жаал хүү байсан. Тэр за шиферээс ламдрыг нь дуустах гэж иржээ. За ямар шифер? Шифер гэдэг чинь тоогоор идэх шүү дээ. Тоогоор эснийг орчуулад төлхөөртэй байж одон тоо. Тэр орчуулдаг тийм. За тэгээд л одоо буудлаа гэсэн байна те. Үзүүлж байгаа ингээд яриач чинь. Арав явж нэг арав гэдэг цохоонд. Тэгээд буу гэдэг. За ийм байж ингэж л байдаг. За энэ болж байна. Тэгээд алдаг юм уу яадаг юм буу гэдэг нь буу гэлгсэн хэрэг биш байх та гэж байдал маргааш нь дарга дуудаад. За устгандаа та нар одоо сургууль хийж ирсэн сууд гүйцэтгчнэр гүйцэх ажилчин гэдэг нь шүү дээ. Төлөөлөгчийг. За яг өмнө ёсол зогсоод л цаашаа навлаад өнөөдөр одоо ламыг устгах нь буудна ална гэх. За баинчи дахиж яахан дотор эвгүй гэж яаж ууддаг юм бэлээ. Сайхан даргаа буутай суутай өөрөө. Сумч бэлийн чинь наган. За зөвлөл оройд бодлоо дууд ирээд л хоёр хүн асарлаад мөн шууд бэтрийг. За өнөөс нэгөөсдөг гэж хэлэн за гэж яхад. Тушаалын татал ясан тэгэл гарлаа. Чуулаанаар зингэлээ оруулж ирээд нэг үдийнхэн тохиолсонд зангидаад ингэж зангидаад шамархан даа гэж олсоод ингэж зангидаад ингээл хоёр гарын нэгээр хийчихв. Тэгэл энэ дээрээс чангалчих. Тэгэл зангидчих. Арда мөрийн мөлтлөөд тэг мөлтөг хүн байна. Аранаар талаар хэвчээ мөлтлөг юм байх. Тэгээд л машинаар хайлаад лаваачаад буудана да. Буудахтаа бол дуудхан авч уудахгүй. Машинаар асардаг хүн бай. Өөрхий боочэнд асраалсан дээрээс нөхөө нөхвэ шүү дээ. Гүнзгий нөхөө? Гүнзгий тэр их. Ингээд суухтаа зэрэг шилнээх нь хангахад л буудаад тахта. Та бас олол бодож явбуу? Бууцаа, олныг бууцсан. Их олныг бууцсан шүү. Цөөж гэж хэлэхгүй шүү. Тэгээд л буудаад л унгалаад байна. Тэгээд машин соосорн тэгээд л болж хаад л явна. Заримдаа. Заримдаа бол тэгээд тэндээ зогсож байна. Машин буцаад ячиж тэр нөхөд үрээгүй яагаад. За одоо өмнө юм зүнтэй начин гэж газар вэ. Тэрний баруун зүүн тал их нөхвэ. За тэн дээрээс нь да юу гэсэн 150 жирээд лам багцсан гэдэг тэр үү. Шат тавьдаг байсан гэж. Шат тавьж жохон. Тэгсэн зүгээр нэг баглахын шат тавиад гэж ойлгох шүү дээ. Нэг яг
Нэг хоёр алдал бол гайгүй дээ. Тэр чи ярихгүй их үнцэг. Тэгээд машин дахиад начаад ирнэ. Тэгээд бодоод байна да. Ингээд болчихсон хойно шороо нуурж байсан. Энэ аваасан шороо. Тийм одоо хөдөлгөө юм уу хайсыг гэж бодож байсан. Сарвин ч одоо хоосон цог гэдэг нэг хүн дээгүүр нь буудаад болчихсон ч орж ирсэн. Тэгээд би дээрээс нь буудаад бүр алж хатдаг гэж байсан. Ер нь олон эрдэмтэн мэрэгдээ устгасан юм аа да. Ямар ч хотод хойлгаад дөмгөл гэсэн мэйсэн цөмийн бодсон шүү дээ. Одоо бодоход юун тэгтэл улаярч овэтлэн дүүргэж байсан болоо. Гэтэл газрын ширх хүний өвтлөөр идэгдэггүй юм байна. Тэгэхээр одоо тэд хаана байж таархав? Он цаг эргэх бүрий үндиж байгаа ойр тойрны энэ олон чулуунуудад уу? Улаанбаатар хотод өдөөний төлөөлөгч очдог юм аа. Албан хэрэгээр. Очиход бол за өнөөдөр бодоод зогтой шүү. Харин чи өдөөлөс ирч. Анхантаа за бодоолго найрлыг бодсоч байдгүй харин лам хийдэг. Одоо толгойти одоо хувийн завод гэж гоё одоо. Нэг ийм царам бий, нэг хараваа бий. Төвний зүүнсүүд уучргүй их нөх байгаа маа. Дардан зам гарч ирсэн. Би тэгээд нэг оцсон дээр яахан хотгорхон өвс ногоорууч ёо мэдгийг. Бас тэнд бууж л байв. Бууц. Дайснан үзэн ядах сэтгэлийн цаана хүн ёсны нинжин сэтгэлээр хандж явах учрыг даан чи би хожуу ойлгож. Тэмүүлж явсан зүйл нь буруу байгаа түүнийхэн төлөө яллуулна гэдэгт үйлдсэн хэргийг боловч төрийн хатуу цаазны мөн очихлоор хинч гисэн амтээсэн арчаагүй нэгэн болдог. Гэтэл яагаад үүнийг би ойлгосонгүй? Жойвилсангийн мэрэгэн бууч гэж алдан үсэгтэй үнэмлэх гардсан миний өмнө хинч гисэн өд хорхой мэд өчүүхэн жижиг санагддагсан сүм хийдийг нураа ном судрыг шата лам ховрогыг устгах гэхэд ханцуй шимлаад ордог тэргүүн гинэний хүмүүсийн нэг бий байлаа. Үзээд үсгэлэхгүй, уншаад ухаарахгүй тэр их олон номыг мөн ч олон өдөр шатаасан та. Хаяа нэг будаалганд явхад уулын суугаж алган дутуу шатсан номын хуудас хийсчил байдгсэн. Тэр үед их салхи хөдөлсөн бол тэнгэрээр дүүрэн номын хуудас хийсэх байсан байх шүү. Мөн ч их ном байсан та. Сүүлдэн шантраад хүүхэд багчуулыг гүйцээгээд орхидог болсон. Тэдний үлдээс нь айл айлаар тарж одоотой золгоо биз. Тэр үед багч гисэн золхоо байгаагүй бол өдөөд Монголд нэгж сүм, нэгж ном, нэгж лам үлдэхгүй байх байсан шүү. Эд мөн ширэн үзэж байж. Одоо бодоход машинаар навчраад л хуу жолгыг дүүртэл бууддаг гэсэн хамгийн айхтар нь таньдаг хүний өдөөс буушагаах. Яа гэх вэ? Мөн ч олон танилаан би нухсаан та. Миний гараар орсон болохоос миний сэтгэлээр дэнслэгдсэн биштэй л гэж өөрийг нь цайруулахаас өөр юмгүй. Ийм л үйлдэл хар тулгай хүч чаддаггүй, өөрийг нь цайруулж чаддаггүй, арган бараад майн уншид суух. Олон улсууд намайг ярьж байна. Олон хүн алсан, данрыг алсан, миний ахад өдөрсөдөн аавыг залсан, ахыг залсан, юм хийгээгүй байсан хөдөлнөл малчмас гэж ярьж байгаа. Энэ нүнэ. Гэхдээ одоо тэр үеийн хоол гэжтэй юм байлгүй дээ. Тэрээр алсан нүнэн тэр үед бол би ингэж бодож байсан. Ингэж явснаа ч гэдэг нэг л өхөөс хойштой олон тал хэлэн сураснууд өөрөө өхөөсөн гэж тэжээ хүртэл барьж үтсэн хүн шүү дээ. Тэгээд арай л дарж хаагүй хүн дээ. Ойлгохтой явсангүй ингэж явлаа. Мөн бүжигээ ав. Сайхан томч инээл даад сайхан бичээстэй. Ноёда ярин тамган одоо нэг л албан яамнаа юм ярин шүү дээ. Ямар их нэг хөөж ярих вэ? Их сайхан ярин манай нэг муу ярихсан байгаа юм да. Хүн болдг юм уу яадгийг ингээ ярих. Максархой гэдэг сайхан авгаа. Хатан. Тийм бэ. Ийм хүний таван хүүхэд нь ирсэн. Тэгээд хэлмэгдээд тэгээд алуус. Тань байлгүй. Харахгүй шалах болсаад. Аавчтэйгээ хамт байж байгаад өвчин дурланаар хүч үргэлдэх чиглэл одоо ирэн дээдийн сайхан бүлэг юм билээ. Амьтар залуу өдрийн насанд ялуулж яваад насанд авчваад
жоохон хүний гар зүрэгдсэний чинь жоохон ястай санаа сэтгэлээс магадгүй ангижирдгүй салдгүй юм чинь тэр үлээ. Тэгээд манай авын гэртээс яваагүй сумтар юу хийчихсэн. Харчаа дараагт нэг ихийн 5 хүүхдийг айлаас барьж байсан. Тэрнээс хойш уулзаач үзүүний доотаас мэдээч. Одоо алтар санаанаас гадгүй. Өмнө өдөр манайхан ганц манайхан ч ер нь манай тэр 30 жил гэж байсан. Тэрнээс одоо олон хүн татагдсан. Нэг ихийн үдийтэдийн хүн явж байсан. Тэгээ ер нь манай орон нутгаас эргэж ирсэн хүнийг ч байхгүй. Манай голон сайхнаас бол тоолон хүн явсан. Тэгээ тэрнээс сураг гарсуулсан нэг ч байхгүй. Тэгээ бодсон сүүлийн үед ярих нь бол бэмжидэр чиглэж хэлдэг. Ямар ганц энэ хүн байвэнтэй гэж самтгийн. Мичидэрж байгаагүй ч гэсэн цаана тэр нүглийг хийх хүмүүс өдөө байх л байлгүй те. Цаг үеийн тийм юм чинь. Тэр жигтэй хүндүй таарсан чинь. Хүмүүс ярьдаг л юм. Энэ тэндүгэ хүний яс хотос сумар олдлоо гэж аргагүй шүү дээ. Энэ урдуул тэгээд хойд талын 3 сайхан гэдэл хүний хүрээ дүүрч байла. Сүлд хөвсгөлдөг лүү хаана гэлэний газраас нэг их олон хүний яс хувцс олдлоо гэд бүгд л яриад байсан. Тэр ч ялгаагүй. Бүхэл газар тийм л байсан юм чинь. Тэд чинь мантай адилхан үйлтэй толгой зогсоод нүгэл үлдэж байсан байж таараа. Харин тийм хүмүүс чинь эргээд бие биенээ танихгүй юм шиг болчихдаг юм билээ. Олон жил өнгөрөх тутам бүрч дуурахгүй цэрэв байдаг юм. Ингээд бодглохлоор надад ямар ч хайны хөр гэж үгүй. Насны бүхсэнд ганцаардаж суугаа юмтан. Яйгэх үйлийн үр. Үйлтэй бол энэ лайг идлих учиртай юм шүү дээ. Хүний амьдралаа гэж. Харцуул хинэ орсон гэсэн чинь ганцлаа мөн үгүй. Сайхан бичээд нэр. Цагаан гэдэг сайхан бичээж байсан. Будаад махориад гэдэг хүн байсан ганц хүн юм. Юуг яат тэрийг хэлгээ. Сарын шөнзүүд нь юу сэтгэлд цоноор хөлж чад. Бодоо яанта гэж боддог ч одоо би яах вэ? Одоо өөрөө гэж. Өгдөг улаан голооч тэгж боддог юм даагүй. Одоо юу үзэх гэж байгаа бол таач гэж боддог шүү дээ. Таян зарим үед свингээ хэлдэг ба хаата. Чич юм хийсэл хөөшөө дээ. Намжин харнуул аны хайрлаагүй. Ясаа муу нүгэл дээ. Анти харнуул дээ. Тамад би орон шүү дээ. Тэр марг хэлдэг байна. Тэгэхээр төрийн юм даа гэж байдаг. Төрийн юм бол төвчгэр гэж байх учиртай гэж асуусууд хэлдэг юм. За ямар ч зүгээр л хөрхи чи төрийн юмар тэгсэн бай толгойг нэлээ за хүмүүл төр гэдэг юу бурхан бол гэдэг үү гэж хэлэхгүй байлгүй. Тэр нэг юм заах л байна. Тэр яа тийм нүглэн байхгүй хот дарууч юм доржод энэ хэзээ л алгадаг гэдэг юм да доржод бол хамгийн хүчтэй гэдэг дарууч юм аяар доод или тонон билээ түүний хораангуй гэсэн үг тэрийг ууч байгаа энэ одоо юм байна түүний гадна дүн шиг гэдгийг хангадаар хэлвэл тэрийг ууч энэ бол төрөл дэргүүлжгүйгээс үйлдсэн нүглийн цэг айлгадаг 35 бурханд даатгаж байгаа. Дараа нь
ганжид одоо гэж нар хажидын ном байгаа. За нэг юм уу шүү. Одоо 누구 ингэдэг л байгаа гэж бодож байгаа нэг үгүй. Хэднэн жарнаа өмнө алсан гэдэг шаарл байгаа хад чулуудаар тэндэг бассан хойдоо мөнхийн дурсгал болсон байна. Манайхан л тийм байхгүй. Томоохон өндөр байвал алхнаа тэрнийг тэндэг тийм юм би дээрээс чулуу хад басгаж байсан байхгүй. Энэ болгоцсон бол эрдэнтэй одоо чухал нэрийг зурхаа төлөвч одоо маш их түүх гаргадаг бичдэг ийм асууд хэдэн зуун гараа байсан байх шүү дээ. Одоо түүнээс юу заах вэ? Миний ганц бодох юм одоо энэ хороосон усуудын дээр нэг бастай хойд хэдэн зуун жилийн дараадаар болох энэ хивэлсэн хад шиг тийм ээ, мартахын аргагүй зүйл гэдэг хүний сэтгэлийг яасан их шаналгано. Үе үеийнүүгээр ирдэг хүмүүс мэддэгч байж болох юм. Үнэхээр тэд хүсэх юм бол хэнийг хаана буудснаа би нин үгөө хэлнэ. Гიშгэж байгаа газрын маань дорж хэн байгааг мэдэж байна. Хүний ойтой ийм хурц байх юм. Өөрийгөө ингэтэл зэмлэж хизээч байсангүй. Нэгэнд насны нар хивэж хүлийн үе тогшиж байгаа надад өөрийг харилах сэтгэлээр юу хийх юм. Эргэн тойрны хад чулууч гэсэн надад нэгэн зүйлийг шивэнж байна. Эсгэрийг сумулж, энд тэндгүй хүмүүс хашгиралдаж, халуун цус нүүрлүү минь үсрэх шиг боллоо. Дотор харанхуй лиж хашгирыг итэл хашгирч чадсангүй. Хөдлийг итэл хөдөлж чадсангүй. Хамаг бие минь царцаж, хад чулуу болж явах шиг санагдана. Хараа минь хизээч анихааргүй тогтож орхиж, харин хүмүүс хажуугаар нь өнгөрөөд байх юм. Харин намайг гэж хинч харсангүй. Ингээд би амьгүй хөх чулуу болдог юм байна. Эх хөрхи. Амьдын хар нүглээ гэж.